Монголчууд нэвтрүүлгийнхээ өмнөх дугаард бид 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд монголчууд арилжаа наймаа худалдаандаа юуг мөнгөн тэмдэгтийн үүргээр хэрэглэж байсан тухай өгүүлээ зогсохгүй. Монгол улсын түүхэнд хэрэглэгдэж ирсэн зоос болон мөнгөн тэмдэгтүүдийн түүхийн талаар хүргэсэн. Тэгвэл бид өнөөдрийнхөө дугаард 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд монголчуудын хэрэглэж байсан өртөө шуудан утсан харилцааны тухай өгүүлэх болно. Бид энэ хүн нэвтрүүлгээ Монсодрын хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20-р зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодор хэвлэлийн газар. Монгол дахь шуудан. 1860 онд хийгдсэн Бээжингийн хэлэлцээр нь Оросын худалдаачдад Хягтаас Бээжин рүү арилжаа хийх шуудангийн үйлчлэгээ явуулах боломж олгосон байна. Ингээд Оросууд 1861 онд их хүрээнд консулын газраа нээжээ. Харин 1862 оноос Оросууд Монголд худалдаа хийх зөвшөөрөлтэй болжээ. 1860-аас 1870-ад онд Оросын худалдаачдын дунд Хягт, Өргөө, Хаалган буюу Жанчхүү хот болон Бээжин, Тяньжиний хооронд хувийн шуудангийн үйлчилгээ явагдаж байжээ. Тэгвэл Оросын эзэнт гүрний анхны албан ёсны шуудангийн салбар хүрээнд 1870 онд байгуулагдсан байна. Харин хожим 1912 онд Орос улс Монгол улсын хооронд найрамдлын гэрээ болон худалдааны протокол байгуулагдсан юм. Энэ гэрээ протокол ёсоор Оросын тал Монголд шуудангийн салбаруудаа хязгаарлалтгүй нээх шуудангийн үйлчлэгээ явуулах бүрэн эрхтэй болжээ. Ингээд 1914 он гэхэд Оросын шуудангийн салбарууд Уляастай, Ховд, Сайн шав, Шарсүм, Хатгалд дараа нь Ханги Мондод байгуулагдаж эхэлжээ. Гэвч 1917 оны Орос орнд гарсан Октябрийн хувьсгалын нөлөөгөөр Монгол дахь Оросын шуудангийн үйл ажиллагаа хумигдсан юм. Тэгвэл Монголд Орос шуудангийн зэрэгцээ Хятад шуудангийн салбарч мөн ажиллаж байжээ. Хүрээ, Хягт, Наймаачин зэрэгт Хятад худалдааны салбар ажиллаж байжээ. 1918 оноос Хятадын шуудангийн салбар Уляастай, Ховд, Үүд, Улаангум зэрэг хотуудад өргөжин тэлжээ. 1921 оны 2 дугаар сард хүрээг Оросын цагаан армийн баруун өнгөрнөгчдийн бээр гэзэлснээр Хятадын шуудангийн үйлчлэгээ зогссон байна. Харин 20 дугаар зууны ихэнх үеийн Монгол дахь шуудан харилцааны тухай Монголд амьдарч байсан гадаадын иргэдийн бичсэн тэмдэглэлээс үзвэл Монголд шуудан эзэндээ найдвартай хүрдэг байсан нь харагддаг юм. Өртөө Өртөөнд дунджаар 25-аас 30 км яваад нэг суурин байна. Нэг суурьт 5-аас 30 өрх алба хаадаг. Улсын чанартай өртөөний 5-аас 10 суурийг нэг захирагч харьяалдаг. Ар Монголд 120 суур өртөөнд 1250 өрх, захирагч түшмэл 60, үйлчлэгч хөтөж 20 хүн байнга байдаг байжээ. Өртөө нь жилд нийт 640 мянган лам мөнгөний зардал гаргадаг байсан бол нэг өртөөнд 5330 лам мөнгө оногддог байжээ. Уляастай өртөөд нь цоохор өртөө, төмт өртөө гэж өөр байсан байна. Харин өртөөний алба зардал чирэгдэлтэй тул жилд нэг өрх дунджаар 500 гаруй лангийн сүйтгэлтэй байдаг байжээ. Нэг Бээжингээс Уляастай хүртэл 72 суур өртөөний эхний 8-ыг Хятадууд, дараагийн 8 суурийг Цахрууд, дараагийн 36 өртөөг Харчин, зүүн баруун Төмөд, дөрвөд Хүүхэд, Сөнөд бүрдүүлж үлдсэн өртөөг халах залгуулж байлаа. 2. Уляастайгаас Ховд орох 12 өртөөг Ховд замын өртөө гэдэг. 3. Ховдоос Гүйчин хүрэх 12 өртөөг Гүйчин 12 суур гэдэг.
Энэ өртөөний эхний 8-ыг загчин залгуулна. Үйчингээс Үрүмчи, Мөст тарвахтай Харшар, Куча, Кашгар хүртэл уг өртөө залгадаг байжээ. 4. Улаастайгаас жижиг 9, Сайр усаас их хүрээ 14, их хүрээгээс хяактын 11, их хүрээ улаастай 30, ховд согог усны 8 зэргийг холбосон орон нутгийн өртөөд байжээ. Мөн дүүнчлэн үүнээс гадна ховд алтын захын 8, ховд тарвахтай 25, тарвахтай хар усны 7, харчин өртөөний зэс хонгор суураас салж хөх хот хүрэх 5, Янчхүү баян сүм 7 зэргийг холбосон орон нутгийн өртөөд байжээ. Өргөөгөөс улаастай дэлгэрсэн захиргааны албан захидал. Улаастай сайд ялуу хутагтад хаяглажээ. Улаан судалтай дугтуй өмнө талдаа хаяг бичигдсэн, ард нь ерөнхий сайд мөн 3 сайдын нэрва хичээнгүлэн битүүмжлөв гэсэн бичгтэй. Ерөнхий сайд, гадаад яамны тэргүүн сайд, шүүх яамны тэргүүн сайд, дотоодын аюулгүй байдлын сайд нарын мэндчилгээнүүд байлаа. 1921 оны 10 дугаар сард Дэлүү хотогт улаастай сайдаар томилогдсон юм. Шашны томоохон зүтгэлтнүүдийн хоорондоо харилцаж байсан захианы торгон дугтуй. Олон замын өртөө харуулын схем зураг 19 дугаар 100. Хоёрдугаар зууны эхээр өртөөгөр явуулж байсан хурдан мориор хөргүүл хэмээх буйхаа захиан шувууны аманд бичиг гэж бичсэн цаас зурж доор нь нис энмит нис гэжээ. Дугтуй болон Марк. Хаант Орос улсын өргөө дэх салбараас Хятадын Бээжин хотод хаягдсан 1915 оны дугтуй. Өргөөд Хаант Оросын шуудангийн салбарын дардас, Бээжин хот дахь Оросын шуудангийн салбарын дардас 1912 оны 10 копекны марк наачээ. Орос улсын өргөө дэх салбараас Бээжинд хүргэгдсэн 1903 оны дугтуй. Уг талбай дээр Дүнфүү юу хэмээх Хятад пүүсийн дардас, Хаант Орос улсын өргөө дэх салбарын дардас 1889 оны 4 копекны 3 ширхэг марк, 1902 оны 1 копекны 2 ширхэг маркыг наачээ. Хаант Орос улсын өргөө дэх салбараас Бээжин хотод хаягдсан 1886, 1888 оны дугтуй. Өргөө дэх салбарын анхны дардсуудын нэг хэлбэр. Уг дугтуйнууд дээр 1867 оны 7 копекны маркийг тус наажээ. (1910 оны 12 дугаар сард уг дугтуйн дээр Манчин улсын үеийн хүрээх салбарын дардас 1908 оны 2 центийн 2 ширхэг марк,
1909 оны 4 центийн 2 ширхэг марк наажээ. Мөн хувийн бүсийн 5 лац дарсан байна. (1911 оны 2 дугаар сард хүрээнээс Бээжин рүү эдгээсэн захааны дугтуй. Уг дугтуй дээр Манчин улсын үеийн хүрээнд дэх салбарын дардас, тэр үеийн Амгаланбаатар хотод орших хүрээнд дэх 2 дугаар салбарын дардас 1900 оны 1 центийн 6 ширхэг марк наажээ. (1913 оны 4 дугаар сард хүрээнээс Бээжин рүү эдгээсэн захааны дугтуй. Уг дугтуй дээр Манчин улсын хүрээнд дэх салбарын дардас 1908 оны 2 центийн 6 ширхэг засвартай марк наажээ. (1917 оны 3 дугаар сард хүрээнээс Хаалган хот руу эдгээсэн захааны дугтуй. Уг дугтуйн дээр бүгд найрамдах Хятад улсын үеийн хүрээнд дэх салбарын дардас 1914 оны 3 центийн 1 ширхэг, 1 центийн 3 ширхэг марк наажээ. (1920 оны 3 дугаар сард өргөөгөөс Хаалган руу эдгээсэн захааны дугтуй. Уг дугтуй дээр бүгд найрамдах Хятад улсын үеийн өргөө дэх салбарын дардас 1914 оны 3 центийн 3 ширхэг марк наажээ. Анхны том дардастай дугтуй 1921 он. Дөвлөд Монголын гэрээний 7 дугаар зөвлөлд заасны дагуу 1921 оны 11 сарын 5-ны өдрөөс зөвлөлтийн шуудангийн маркгүй төлөгдсөн гэсэн дардас дардаг болсон байна. Хаалган, нийслэл хүрээ, дээд үдийн хооронд олуу хэмээх хагас тооны даастай хүн тээврийн машин явдаг байжээ. 1922 он. Найрамдах Монгол Ард улсын нийслэл Улаанбаатар хотоос Хятад улсын Хаалган хотод хүрсэн дугтуй. Уг дугтуйд Монгол улсын анхны 5 цент, 20 цент, 50 центийн маркыг наасан байна. Мөн Бээжин хотоор дамжин өнгөрсөн илтгэх шуудангийн дардас дарагджээ. Монгол шуудангийн анхны цовруд маркууд 1924 онд Өртөөний улаачийн захаа зөөдөг хулсан сав.
Монгол улсын Улаанбаатар хотоос Хятад улсын Харбин хот руу хүргэгдсэн уг захиан дээр 1924 онд гарсан анхны элдв учир хэмээх сэр маркийг бүгдийг нааж явуулжээ. Телеграф, телефон. Алсын зайн мэдээлэлд дамжуулах харилцах нэг чухал хэрэгсэл бол телефон, телеграф юм. Монголын анхны телефон холбоо 1915 оны үед нийслэл хүрээнд 60 цагтаа байгуулагдсан бол 1921 оны үндэсний хувьсгалын дараахан Монголын цахилгаан мэдээний газар анх байгуулагдаж эх орныхоо тухай хэдийн чандад харин гадаад орны улс төр нийгмийн тухай дотооддоо тогтмол мэдээлэл болжээ. Цахилгаан үндэсний хороо нэвтрүүлгийн хамтрагч Монсодрох хэвлэлийн газар. Монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийнхаа дугаард бид 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд Монголд занхилж байсан сүсэг учрын талаар өгүүлэл зогсохгүй. Тухайн үеийн монголчуудын дунд бурхны шашинтай зэрэгцэн оршиж байсан олон төрлийн шашин шүтлгийн тухай хүргэх болно. Бид энэ хүн нэвтрүүлгээ Монсодрох хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20-р зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ.